3 дугаар сарын 3-нд тохиох цус цаар таны амьдралд юу авчрах вэ? 3 дугаар сарын 3-нд охины ордонд сарны хэртэлт болон бидний нүдэнд цус цаар байдлаар илэрхнэ. Энэхүү сар нь бол зүгээр нэг гоё үзэгдэл биш. Энэ бол бидний амьдралд ямар нэгэн байдлаар эргэлтийн цэг болсон өдөр ах нэ. Энэ өдөр бидний амьдралд дуусах ёстой зүйлс хаагдаж, ямар нэгэн бидэнд мэддэггүй байсан үнэн ил гарч ирэх бөгөөд бидний амьдралдаа хойшлуулсан байсан асуудлуудад шийдвэр шаардлагатай болдог үе ах нэ. Ингэснээрээ та амьдралдаа ямар нэгэн байдлаар сүүлийн 6 сарын турш дотроо хадгалсан хин нэгэнд хэлээгүй, шийдээгүй, хойшлуулсан ямар ч зүйл байсан гэсэн одоо энэ нь таны амьдралд иргэн гарч ирж та ямар нэгэн байдлаар гинтийн ойлголт ухаарал бодит үнэндээ нүүр тулах, заавгүй бол түүнийгээ тавьж явуулах, дуусгах цаг үе ирж байна. Энэхүү энерги нь бидэнд болон 12 орд тус бүрт хэрхэн нөлөөлөх талаар цаашаа ярилцгаая. За энэхүү цус цар нь болохоор охины ордон дээр тохиолдож байгаа. Охины ордон дээр хэртэлт болж байгаа учраас охины ордон нь өөрөө эрүүл мэнд, бидний сахилга бат, бусдад үйлчлэх, туслах, хандлага, түүнээс гадна өдөр тутмын ажлын дадал зуршил, ажлын орчин нөхцөлийг илэрхийлдэг орд байгаа. Ингэснээрээ охины ордон нь өөрөө ямар нэг байдлаар тийм дүрлэлцсэн байдлаар бус эсвэргээрээ алдаа дутагдлыг маань засах байдлаар ажилдаг байх нэ. Өмнөх 2 сарын 17-нд болсон Хумхын ордон дээр болсон нарны эрсдэлт нь бидний амьдралыг ирээдүйдтэйгээ нийцсэн байна уу гэж асуусан бол одоо энэхүү сарны эрсдэлт нь болохоор бидний өдөр тутмын амьдрал дадал зуршил маань бидний хүсч буй ирээдүйтэй нийцсэн байна уу гэсэн асуултыг биднээс сууж байна. Охины ордон нь өөрөө болохоор том дүр зургийг илэрхийлэх жижиг анхаарсан ийм деталуудыг илэрхийлдэг орд байгаа. Ингэснээрээ бидний нойр, хооллолт, эрүүл мэнд, ажлын хэмнэл, бидний бусдад тавих хил хязгаар, эмх цэгцлэх байдал, цагийн менежмент болон өөрийнхөө бодол санааг цэгцтэй байхыг илэрхийлдэг. Ингэснээрээ энэхүү сарны эрсдэлт нь охины ордон дээрээ бууснаар бид нар магадгүй бидний өдөр тутмын амьдралын хэм маяг биднэрт маш муугаар нөлөөлж байгаа гэдгийг анхаарах боломжтой. Үгүй бол бидний бие стресст хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгааг, түүнээс гадна бидний ажлын хэмнэл хит их биднээс энерги хүч шаардж байгааг, үгүй бол бидний харилцаа, бусдад харилцах эрүүл хил хязгаар тогтоох шаардлагатай байгааг, үгүй бол бусдын төлөө бид хит их өөрсдийгөө өөрийгөө зориулах тийм байдал ажиглагдаж гинэ үү? Үгүй бол өөрийн уур чадвар ямар нэгэн зүйлийг дутуу үнэлж гинэ үү зэргийг энэхүү эрсдэлт нь тодруулж өгнө. Энэхүү сарны эрсдэл гэдэг нь болохоор нэг ясандаа тэргэл сарыг илэрхийлж байгаа. Тэргэл сарыг тайлбарлаж өгөх юм бол сарны байгаа эсрэг ордонд буюу энэ удаадаа охин сарны ордонд байхад эсрэг талд нь нар маань загасны ордонд байснаар сар маань тэргэл сарн дээр очиж байгаа буюу хойд занглаад нийснэрийг эрсдэлт үүсгэдэг байх нэ. Охины орд маань өөрөө жижиг деталь, логик болон ямар нэг зүйлийг сайжруулах, илүү дээр болгохыг илэрхийлдэг бол загасны орд маань өөрөө сэтгэл зүй, мэдрэмж болон сүнслэг байдлыг илэрхийлдэг. Ингэснээрээ энэ хоёрын хоорондох зөрчил үүсэж байгааг ерөнхийдөө л энэхүү эрсдэлт маань илэрхийлж өгч байгаа маа. Энэхүү зөрчил нь бидний амьдралд ямархуу байдлаар илэрхий гэх юм бол харилцаа тань, хосын харилцаа тань жишээлбэл бүтэц тогтвортой ойлгомжтой байдал гэхээсээ илүү итгэл найдвар бүтэх байх гэсэн найдвар дээр үндэслэн байхыг, түүнээс гадна маш олон сарын туршид та өөрийнхөө биеийг ажиглахгүй байснараа биетэй нь ичиж цоцсон байдлыг анзаарах. Түүнээс гадна таны мөрөөдлийн төлөвлөгөө жишээлбэл ямар нэг байдлаар өдөр тутамдаа та үйлдэл хийхийг шаардаж байгааг. Эсвэргээрээ ямар нэг нөхцөл байдал нь тогтворгүй байгаагаас үүдэлтэй энэ таны эрүүл мэндэд нөлөөлж байх зэрэг байдлаар илэрч болох нэ. Энэхүү эрсдэлтийг удирдагч бууд гараг маань өөрөө загасны ордон дээр байрлаж байгаа учраас
Энэ нь болохоор бидэнд дахин түрүүний одоо ингэж юм эсрэгцэн мэдрэмж буюу зөрчлийг илүү их нэмж өгнө. Ингэснээрээ та ямар нэг зүйл өөрчлөгдөх шаардлагатай гэдгийг мэдж байгаа ч гэсэн сэтгэл зүйн хувьд одоо тэр өөрчлөгдөх ёстой байгаа зүйлтэйгээ сэтгэл зүйн уялдаа холбоотой байна гэсэн үг. За үүнээс гадна та одоо ямар нэг зүйл өөрчлөгдөх шаардлагатай байсан ч гэсэн тухайн зүйлийг нэрлээд хэлэх, бусадтай ярилцах, энэ өөрчлөгдөх шаардлагатай байна гэдэг харилцаа яриаг өрнүүлэхээсээ айх болно. За үүнээс гадна одоо та ямар нэг зүйл амьдралдаа өөрчлөхийг шаардлагатай байсан ч гэсэн нөгөө талаараа одоо ингэ зугатаахыг хүснэ гэсэн үг. За тийм учраас зүгээр л бид одоо ингээд энийг засах хэрэгтэй гэхээсээ илүү маш ингээ аажуухан зөөлөн байдлаар хандаж одоо амьдралдаа гаргах хэрэгтэй энэ энерги зүйлээ заснаа гэсэн үг байна. За тэгэхээр нөгөө хосын харилцаан дээр дахиад ярих юм бол хосын харилцаан дээр одоо жишээлбэл тодорхой хил хэмжээ тавих, хил хязгаар тавих хэрэгтэй гэдгийг мэдэж байгаа мөртлөөсөө тэрийг илэрхийлэхдээ танд хэцүү байгаа учраас тэрийг ярьж байх үедээ ойлгох. За үгүй бол ямар нэгэн одоо дадал зуршил таны амьдралд үргэлжилсэн маш удаан хугацааны дадал зуршил байлаа гэд түүнийг дуусгах шаардлагатай болж байгаадаа маш гуниглах. За үгүй бол амьдралаа одоо ингээд бүхэлдэн зэгцлэх хэрэгтэй боллоо гэхэд иймэрхүү байдлаар амьдрсан байж таа гэж одоо тухайн амьдралаа буцаж эргэн дурсах зэрэг байдлаар илэрнэ гэсэн үг байна. За үүнээс гадна бусад гаригуудыг ярих юм бол санчир болон Нептун буюу 70 гаригууд нь болохоор саяхан 2026 онд за 2025 оноос эхлэн ерөөдөө холбогдож эхэлснээр бодит байдал болон одоо төсөөлөл хоёр уулзаж танаас мөрөөдлөө төсөөллөө бодит болгохыг ерөөдөө шаардаж эхэлж байгаа. Ингэснээрээ таны одоо харилцаа жишээлбэл мөрөөдөлтөнд болоод байгаа мөрөөдлөөрөө төсөөллөөрөө энэ сайхан харилцаа болно гэж бодж ил өдөр тутамдаа хэрвээ маргаад байсан бол за үгүй бол ажил карьерийн хувьд гэх юм бол та илүү эрч хүч танаас шаардаад илүү ингээд хүсэл зорилготой байхаас илүүтэйгээр танаас илүү тууштай байдал шаардж байгаа бол за санхүү болон эрүүл мэндийн тал дээр та хэрвээ болондоо гэж бодоод өөрийгөө ямар нэг байдлаар үгүйсгээд яваад байгаа бол эднэрийгээ зогсоох шаардлагатай болох нэ. За Uranus буюу Тэнгэрийн ван гараг нь нөхрийн ордон дээр байгаа учраас хэдий одоо мөнгө санхүү доктортой байдал тав тух болон аюулгүй байдал зэрэг зүйлсийг одоо гинтийн өөрчлөлт оруулж нурааж байгаа мэт энергитэй боловч өөрөө охины ордтойгоо эрэг холбоос үүсгэж байгаа учраас энэ нь болохоор биднэрт илүү практик байдлаар нөлөөлөх нь ингэснээрээ биднэрт магадгүй шинэ орлого олох стратеги төлөвлөгөө боловсруулах, за ажлын одоо хэмнэлтэд нөлөөлөх техник технологио сайжруулах, за цагаа хэрхэн мөрд байсан гэдгээ ухаарах, за үгүй бол санхүүгийн тал дээрээ илүү сайн төлөвлөх одоо юу гэдэг ухаарлууд ирэх зэрэг байдлаар нөлөөлж болох нэ. За мөн Бархаас хойд гараг маань мэлхийн ордон дээр байгаа учраас энэхүү гэртэлт биднэрт нөлөөлөхдөө тодорхой хэмжээгээр гэр бүлээ ботсон сэтгэл зүйн аюулгүй байдлаа ботсон байдлаар нөлөөлж одоо бид нар магадгүй гэр бүлтэй өнгөрөх цагаа одоо хамгаалж үлдэхийн тулд ажлынхаа хуваарьт өөрчлөлт оруулах заавгүй бол удаан хугацааны доктортой байдлаа ботсноороо эрүүл мэндэд анхааран ямар нэг хөрөнгө оруулалт хийх үгүй бол эрүүл мэндийнхаа ямар нэг төлөө хоол хүнсэндээ дасгал хөдөлгөөнд анхаарах. За үгүй бол сэтгэл зүйн одоо аюулгүй байдалтаа хамгаалахын тулд бусдад тодорхой хэмжээгээр хил хязгаар тавих зэрэг байдлаар илэрх нэ. За охины ордны хэртэлт маань болохоор ямар нэг байдлаар зас залруу сайжруул гэж биднээс шаардж байгаа л ангараг гариг маань болохоор одоо хий гэсэн байдлаар биднэрт нөлөөлөх нь ингэснээрээ гинэд бүх зүйлийг ингээд эмх тэгцэнд оруулах танд ийм эрч хүч орж ирж болно. Үгүй бол ямар нэг байдлаар одоо хин нэгэн тантай ижил энерги гарахгүй танаас магадгүй дутуу ажил хийдэг, ажлаа залгартуулдаг, хойшлуулдаг байсан бол та тэрэнд цухалдсанараа тухайн хүнд одоо шаардлага тавих. За үгүй бол ямар нэг зүйлийг одоо хийх гээд үр бүтээмжтэй байх гэж болохгүй байснасаа үүдэлтэйгээр та илүү ямар нэг одоо тэр бүтээлч байдлаа нэмэгдүүлэх боломжуудыг хайх ч юм уу. Үгүй бол хойшлуулж байсан зүйлийг гинэт за одоо л хий гэсэн ирч хүч урам зориг орох байдлаар нөлөөлж болох нэ.
За гэвч ангараг гариг маань өөрөө бага зэрэг түрэмгий гариг учраас бусдыг шүүмжлэх болон хит төвчээргүй аашлахаас болгоомжлоорой. За ингэснээр энэхүү бүх эрсдэлтийн энерги маань ерөнхийдөө бол бүтэц систем илүү ингээд бүх зүйлийг сайжруулсан, ухааралд хүргэсэн тиймэрхүү ерөнхий энергийг бол илтгэж байна. За та ерөнхийдөө сэтгэл зүйн хувьд таны өдөр тутмын амьдрал, ажлын хэмнэл, за магадгүй эрүүл мэндийн дадал зуршил, хооллолт, дасгал хөдөлгөөн, биетэй нөхцөл байдал, бусадтай харилцагтаа тавьдаг хил хязгаар зэрэг бүх эдгээртэй холбоотой зүйлс ерөнхийдөө бол ямар нэг байдлаар хил хязгаар тавих, сайжруулах, за залруулах, тэнцвэржүүлэх гэсэн иймэрхүү энерги орж ирж байна гэсэн үг байна. Энэхүү эрсдэлт нь таны ордонд яг хэрхэн нөлөөлөх талаар зөв сонсохын тулд та хамгийн ихэнд мандалд ордороо, дараа нь сарны ордороо сонсорой. Мандалд ордороо сонсноороо та амьдралын тань аль хэсэгт бодит өөрчлөлт гарахыг, за нарны ордороо сонсноороо таны оюун ухаан, бодол болон зорилгод хэрхэн өөрчлөгдөх вэ, нөлөөлөх вэ гэдгийг, за сарны ордороо сонсноороо тань сэтгэл зүйн хувьд хэрхэн нөлөөлөхийг энэ илэрхийлж өгнө гэсэн үг шүү. За хэрвээ мандалд болон сарны ордоо мэдэхгүй хүмүүс байх юм бол энд би бичлэгээр линк оруулъя. Та дээшээ ороод өөрсдийнхөө мандалд ордыг хэрхэн мэдэж авах заавараа хараарай. За түүнээс гадна 3 дугаар сарын үлдсэн өдрүүдэд ямархуу энерги тань нөлөөлөн юу тохиолдох боломжтой үзэх юм бол би энд бас мөн линкээр оруулъя. За бичлэг нь таалагдсан бол лайк дараарай. Миний дараагийн бичлэгүүдийг үзмээр байвал subscribe дарахаа мартаоцай. Мөн та өөрийн хувийн чартыг илүү дэлгэрэнгүй гүн тайлбарлахыг хүсэх юм бол доор хаяудаар надтай холбогдорой. За ингээд 12 ордны зурхалгаа орцгоё. Хоньны орд, хоньны мандалд нар сар. За хоньны ордны хувьд гэх юм бол энэхүү цусан сар буюу сарны эрсдэлт нь таны 6 дугаар гэр дээр болж байгаа буюу аль хэдийн энэ охины ордны эрсдэлттэй холбоотой ажил, мэргэжил, өдөр тутмын амьдрал, дадал зуршил, за өдөр тутмын үүрэг хариуцлага, эрүүл мэндтэй холбоотой гэр дээр болж байгаа гэсэн үг байна. Ингэснээрээ илүү танд практикл байдлаар тусна. За магадгүй сүүлийн хэдэн сарын хугацаанд таны өдөр тутмын амьдралд ямар нэгэн зүйл ийм энерги эрчим хоримтлуулаад байсан байх. За энэ нь болохоор магадгүй та илүү ажиллах, хит их ярих, за үгүй бол бусдад хит их зөвшөөрөх, за удаан хугацаанд тогтвортой байдал гэхээсээ илүү илүү эрт хүч энергитэй найдаж ажиллаж исэн ч юм уу. Үгүй бол ямар нэг чухал зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэх гэхээсээ илүү хойш тавиад байсан байх боломжтой. Тэр нь магадгүй эрүүл мэндийн асуудал, хийх ёстой зүйл, за сайжруулах ёстой ямар нэгэн зүйл байсан байж магадгүй маа. За ингэснээр энэхүү эрсдэлт нь танд болохоор энэ дээр илүү энерги анхаарал татаж байна. За тэгснээрээ таны бие ерөнхийдөө бол кофе уугаад байгаад гэж болохгүй нэ. Таны ажлын хэмнэл болохоор хитрхи замбрааг байгаа учраас таны цагийг хитрхи хүрээд ийн гэдгийг анхаарснараа та энэ дээр сайжруулах, засах зэрэг зүйлс хийх шаардлагатай болохыг үүсэхгүй маа. За энэ эрсдэлт маань болохоор бууд гариг маань буюу энэхүү эрсдэлтийн удирдагч маань загасны ордон дээр байгаа учраас илүү ийм сэтгэл зүйтэй холбоотой байх нь байна. Ингэснээрээ та зөвхөн логикийн хувьд ямар нэгэн зүйл засах хэрэгтэй гэж мэдрэхээс өмнө илүү ийм бүр төвчгээ байсан илүү мэдрэг, за тэгээд бүр орон саран сондоо тиймэрхүү мэдрэмж аваад тэрийгэ төвчгээ болоод бүх зүйл тань давж давралшгүй мэдрэмж төрснийхөө дараагаар иймэрхүү зүйлсийг хийх ёстой, шаардлагатай гэдгээ харах нэ. За энэ нь болохоор бодит амьдрал дээр ямархуу байдлуудаар илрэх боломжтой гэх юм бол маш ийм ачаалттай 7 хоног болж өнгөрлөө гэж бодох юм бол таны хуваар ажлын нөхцөл байдал, таны бие эдгээрийг дийлэхгүй нэ гэдгийг ойлгох. За үгүй бол ажил дээрээ магадгүй ямар нэг зүйлийг сайжруулах ёстой байна гэсэн ийм комент бусдаас, сэтгэгдэл бусдаас авах. За биеийнхээ шинж тэмдэг завиуруудыг маш удаан хугацаанд анхаарахгүй үл тоогоод явснаасаа болоод ямар нэгэн магадгүй эрүүл мэндэд анхаарахгүй бол болохгүй нөхцөл байдал үүснээрээ эрүүл мэндэд анхаарах, хооллолт болон дасгал хөдөлгөөн
одоо анхаарах, шинжилгээ өгөх ч юм уу тиймэрхүү байдлаар за үүнээс гадна магадгүй хэрвээ хин нэгний өмнөөс хит их ачааллыг нь үүрлцэж байсан. Тэр нь болохоор магадгүй таны хос хамтрагч за үгүй бол ажлын тань хамтрагч үгүй бол хэрвээ найз байсан бол энэ төвчээрэлгүй хэмжээнд хүрээд та бүр өөрийгөө хит золионд гаргаад цуцсандаа болоод энийг өөрчлөх шаардлагатай зэргийг ерөнхийдөө бол анзаарна гэсэн үг байх нэ. Энэхүү энергийг амьдралдаа хэрхэн зөвөр ашиглах вэ гэх юм бол та өөрийнхөө хуваарийг илүү энгийн болгох хэрэгтэй. За таны цагийг үрдэг, сатааруулдаг зүйлсийг амьдралаасаа хасах буюу холдуулах, зайлсхийх. За өөрийнхөө эрүүл мэндийг илүү чухалчлах. За бусдад өөрийгөө хит их золиослох, өөрийнхөө цагийг өрөх. За тэднэрт өөрсдийнх нь хийх ёстой зүйлсийг хийж өгөх зэрэг болох. За түүнээс гадна өөрийнхөө мөрөөдлийн төлөө илүү бодиттой алхмууд хийх, бүтэцтэй болгох, төлөвлөх. За юу хийхгүй байхыг зөвлөх вэ гэх юм бол бусад хүмүүс одоо магадгүй хит их ийм ажил дээрээ одоо үр бүтээмжтэй биш цаалгарцсан дутуу ажиллаж байгаа одоо дутуу хангалтгүй байгаа зүйлс дээр нь хит их шүүмжлэх. За хит их шүүмжлэх шүү. За хит одоо жижигхэн деталууд дээр бүр ингээд тэсгэл алдах. За хит бүх зүйлийг төгс байлгах гэж хичээх. За үүнээс гадна ухаалаг шийдвэр гаргах гэхээсээ илүү зүгээр л одоо маш их юм хар ухаанаар хит их махархаас зайлсхийгээрэй гэж зөвлөё. Ингээм бол таны дараагийн 6 сар нь илүү танд хөнгөн байх болно. Үхрийн орд, үхрийн мандалд, нар, сар. За үхрийн ордныхны хувьд энэхүү хэртэлтэн таны 5 дугаар гэр дээр болж байгаа. Энэ нь болохоор хайр дурлал, бүтээлч байдал, романс. За хүүхдүүд баяр баясгал, өөрийгөө илэрхийлэх байдал болон одоо таныг юу илүү амьд байгаа мэт мэдрэмжүүд төрүүлдэг вэ? За жишээлбэл түүнээс гадна хобби, урлаг, за тиймэрхүү зүйлсийг ерөнхийдөө бол илэрхийлдэг. За энэхүү хэртэлт таны 5 дугаар гэр дээр болсноороо энэ тань сэтгэл зүйн хувьд гэхээсээ илүү сүүлийн саруудад танд одоо хуримтлагдсан байсан, чимээгүй хүн хуримтлагдаж байсан энергийг тань ерөнхийдөө илэрхий болгож өгнө. За магадгүй хайр дурлалын тал дээр та ингээд юм тэнцвэргүй үгүй бол ийм зогсонг байдалтай ч юм уу тийм магадгүй гоё зүйл хийхгүй өөрийнхөө хоббиг хойш тавьсан. За үгүй бол хайр дурлалын тал дээр тийм ингээд зугаатай байхгүй байсаар хэдэн сар болсон байсан бол энэ энерги нь болохоор танд энийг нь харуулж өгөх болно. За магадгүй та өөрийнхөө хостой яг ингээд айгүй сэтгэл зүйн төвшөнд холбогдох гэхээсээ илүү хүлээн зөвшөөрүүлэх гээд араас нь хөөцөлтүүд байсан. За үгүй бол ямар таныг одоо юу гэдгийг боломжит хосоо гэж хараагүй тантай ийм serious харилцаа хүсээгүй хин нэгний араас хөөцөлдөж байсан бол өөрөө тэрийг анзаарна гэсэн үг байна. За түүнээс гадна юу гэдгийг өдөр тутмынхаа амьдралыг одоо ийм асуудалгүй хөвширсэн чухал зүйлстэй анхаарсаар байгаад өөрийнхөө одоо ийм бүтээлч талыг тоохгүй байсан хойш нь тавьж исэн бол та тэргээ зогсооно. За үгүй бол ямар нэг юм тогтворгүй байгаа зүйлд хитрхи их энерги сэтгэл зүгээ зарцуулж исэн бол тэргээ зогсоох шаардлага гарна гэсэн үг байна. За энэхүү эртэлтийн үед бууд гараг буюу энэхүү эртэлтийн удирдагч маань загасны ордон дээр байгаа буюу таны 11-р гэр дээр байгаа учраас за таны хайр дурлалын амьдрал бүтээлч байдал зэргийг нь таны найз нөхөд болон нийгмийн хүрээлэлтэд холбож өгч байна гэсэн үг. За магадгүй таны найз таны одоо хил хязгаарыг даах боломжтой. Үгүй бол таны одоо хосын харилцаанд буюу романтик харилцаанд байгаа хүн таны нийгмийн хүрээлэл, нийгмийн амьдралд нөлөөлөх. Үгүй бол та өөрийгөө бүтээлчээр одоо ингээ илэрхийлмээр байтал юу гэдэг нь бусад хүмүүсийн юу гэж хэлэх болоо гэдгээс айж байсан айдас үгүй бол тухайн бодлороо хязгаарлагдчихсан бол эдгээр бодлоо тавьж явуулах зэрэг байдлаар энэхүү энерги танд нөлөөлнө гэсэн үг байна. За Uranus гараг нь таны одоо гэр дээр буюу таны хинбэ гэдэг одоо 1-р гэр дээр байшаад бас нэлээд удаж байгаа учраас та хэдэн жилийн өмнөхөөс шал өөр хүн болсон байгаа. За тэгтэл энэхүү хэртэлт нь болохоор та хэдэн жилийн өмнөх өөрөөсөө шал өөр хүн болсон учраас хайр дурлал болон бүтээлч одоо ийм сэтгэхүйн тал дээрээ бас өөр зүйл хүсдэг болсон гэдгээ анзаараагүй байсан байх боломжтой буюу одоо энэ хэртэлтийн нөлөөгөөр та анзаарна гэсэн үг байна. Ингэснээр магадгүй харилцаа тань одоо хосын харилцаатай
одоо тодорхойгүй байсан буюу найз нөхөд одоо найз охин найз залуу болоогүй, эхнэр нөхөр болоогүй, харилцаатын тодорхойгүй байсан бол тэрийг тодорхойлсон харилцаараа өрнүүлэх, үгүй бол одоо ямар нэгэн гүн гүнзгий холбоо байхгүй байсан энгийн ийм тодорхойгүй харилцаагаа дуусгар болгох. За үгүй бол хобби гэж бодоод нөх их үл тоошоодог байсан одоо ийм бүтээлч өөрийнхөө талыг илүү одоо ажил мэргэжил болгох ч юм уу тиймэрхүү байдлаар хөөж илүү боддоор хөөж эхлэх. За үүнээс гадна хэрвээ хин нэгэн одоо юу гэдгийг таны гаргаж байгаатай адилхан сэтгэл гаргадаггүй байсан бол тэр харилцаандаа дахин дүгнэлт хийх. За хүүхэдтэй холбоотой болон гэр бүлтэй холбоотой төлөвлөлт хийх болон шийдвэрүүд гаргахыг үүсэхгүй маа. За бархаас хэд гараг мөн мэлгийн ордон дээр байгаа учраас таны шийдвэрүүд ерөнхийдөө бол сэтгэл зүйн аюулгүй байдалтайгаа холбоотой байдлаар та яавал сэтгэл зүйн хувьд аюулгүй байх вэ гэдэг дээр үндэслэж ерөнхийдөө бол шийдвэрүүд гарганаа. За энэхүү энергийг та өөртөө хэрхэн зөв ашиглах вэ гэх юм бол та ямар нэг байдлаар бусдаас анхаарал татах гэхээсээ илүү чанартай одоо харилцаанд анхаарлаа хандуулах буюу сонгох. За та дуртай учраас ямар нэгэн зүйлийг бүтээж эхлэх, өөрөө дуртай учраас бусдын санал бодлыг үл харгалзан. За түүнээс гадна ямар нэг байдлаар ганцаараа баймааргүй байгаагасаа болоод үгүй бол уйснасаа болоод харилцаанд байх биш, эсвэргээрээ удаан хугацааны зорилго болон ирээдүгөө харснараа хосын харилцаагаа үнэлэн дүгнэж шийдвэр гаргах зэрэг байдлаар энэхүү энергийг зөвөр ашиглаарай гэж зөвлөж байна. За харин хайр дурлал дээр хит их ингэж хариу урвал гаргаж за магадгүй ийм тодорхойгүй байгаа сэтгэл зүйн хостой нь одоо юу гэдэг ямар нэг байдлаар хайртай юм шиг хайргүй юм шиг одоо сонирхоод байгаа юм шиг үгүй юм шиг ийм тогтворгүй байгаа байдлыг нь хит их одоо анализ хийж өөртөө ингэж эргээр зөвтгөх гэж оролдохыг битгий хичээгээрэй. За түүнээс гадна магадгүй харилцаан дээрээ дүгнэлт хийхдээ юу гэдэг өөрийнхөө бардам зонгоослоо тухайн харилцааг тавьж явуулахгүй байх вэ гэдэг дээр анхаарч эднэр дээр бодлоготой байхыг зөвлөж байна. Эхрийн орд, эхрийн мандалт нар сар. За эхрийнхний хувьд гэх юм бол энэхүү хэртэлтэн таны 4-р гэр дээр буюу гэр бүл, гэр орон, за сэтгэл зүйн аюулгүй байдал одоо таны амьдарч байгаа байдал болон таны одоо сэтгэл зүйн дотоод үндэс суурийг илэрхийлдэг гэр учраас энэ нь болохоор танд одоо сүүлийн хэдэн сарын турш магадгүй гэр бүлийн нөхцөл байдал, гэр бүлийн одоо гэр орны орчин нөхцөлд магадгүй ямар нэгэн асуудал байсан чимээгүй хоримтлагдаж байсан. За үгүй бол одоо амьдарч байгаа гэр орондоо сэтгэл хангалуун бус байсан, гэр бүлийнхаа гишүүнтэй, маргаантай үгүй бол асуудалтай байгаад ингээд тэрийг жоохон дараад яваад байсан бол одоо энэ хүү энерги нь дахиж тийх боломжгүй болгож ирж байна. За магадгүй одоо таны амьдарч байгаа байдал нь болохоор таны энергийг шахаж байгаа гэдгийг та анзаарч магадгүй. Үгүй бол гэр бүлийн амьдрал, өдөр тутмын амьдрал, гэр орчны нөхцөл байдалд нь ямар нэгэн одоо ийм дистараалал, журам илүү хэрэгтэй байгаа гэдгийг харж магадгүй. За түүнээс гадна магадгүй гэр бүлийнхэндээ ямар нэг байдлаар тодорхой хэмжээгээр хил хязгаар тогтоох хэрэгтэй байгааг. За үгүй бол таны орчин нөхцлөөс үүдэлтэйгээр тэр нь таны сэтгэл санаанд шууд нөлөөлж байгаа буюу таныг тайван бус болгож байгааг анхаарах боломжтой маа. За энэхүү хэртэлтийн удирдагч болох буд гараг маань өөрөө загасны ордон дээр таны 10 дугаар гэр дээр байрлаж байгаа учраас таны гэр бүл болон одоо гэрээ орчин нөхцөл ажил карьер мэргэжилтэй тань шууд ингэж ерөнхийдөө бол хүчтэй холбоос үүсгэж байна. Ингэснээрээ магадгүй таны ажилтай нь таны гэр бүлийн доктортой байдалд сөргөөр нөлөөлж байгаа эсхийг анзаарах. За түүнээс гадна та өөрийнхөө хувийн орондоо гэр орондоо магадгүй ажлынхаа стрессийг авчирч исэн бол түүнийг хүлээн зөвшөөрөх. За ажил мэргэжлийн шаардлагаар нүүх шаардлагатай болох юм бол тэрхүү одоо нүүх ёстой гэдэг шийдвэрийг гаргах. За түүнээс гадна ажлын нөхцөл болон гэрийн одоо орчин нөхцлүүдээ
илүү зэгцтэй, эмх зэгцтэй болж илүү тусгаарлах зэрэг шаардлага үүснэ. Ингэснээрээ та ерөнхийдөө бол одоо ингээ ухаалаг шийдвэр гаргамаар байсан ч гэсэн гэр бүлээ бодолцоод одоо ингээд хэцүү мэдрэмж төрж магадгүй. За ингэснээрээ ерөнхийдөө ингээд ямар нэг зүйлээс болж одоо сэтгэл чинь маш хэцүү хүнд болоо за магадгүй бүр уйлаад тэгээд тэр зүйлээ өөрчлөхөөр шийдэх боломжтой гэсэн үг юм аа. За өхрийн ордон дээр байрлаж байгаа Юранус гараг нь болохоор таны даалт ухамсар болон өөрийн одоо мэдлгүй гаргадаг даалт ухамсарын зөв тогтолт зэрэгтэй нөлөөлсөөр байгаа учраас та магадгүй ингээд гэр бүлийнхаа нөхцөл байдалд маш одоо олон жилийн туршид өөрийн мэдлгүйгээр ямар нэгэн зөв тогтлоор ханддаг байсан буюу өөрийн мэдлгүй аашилдаг байсан зүйлсээ анзаарах боломжтой маа. Ингэснээрээ магадгүй өөрийн эцэг эхтэйгээ чухал харилцан яриаг өрнүүлэх, за нүүх үгүй бол гэрээ шинжлэх, гэртээ тохижилт ямар нэгэн зүйл засаж янзлах шийдвэр гаргах, за үгүй бол өөрийнхөө одоо бага насыг хүүхэд настайгаа одоо өнгөрүүлсэн ямар нэг байдлаар одоо сэтгэл зүйн ийм хэцүү мэдрэмжүүд байвал тэднийгээ тавьж явуулах. За түүнээс гадна таны биш одоо өөрөөр байсан бол түүнийгээ тавьж явуулахаар шийдвэр гаргах боломжтой юм аа. За энэхүү энергийг та хэрвээ өөртөө эргээр эргүүлэе гэх юм бол, эргээр ашиглая гэх юм бол за гэр бүлийн нөхцөл орчиндөө эрүүл хил хязгаар тогтоох хэрэгтэй. За гэр бүлийнхээ орчин нөхцөлийг ерөнхийдөө илүү докторжуулах шаардлагатай. Өөрийнхөө сэтгэл зүйн аюулгүй байдлыг илүүд чухалчилж үзэх. За түүнээс гадна таныг өсөж хөгжих боломжтой тийм гэр бүлийн орчин нөхцөл за түүнээс гадна одоо гэр бүлийнхнаа гишүүдэд тиймэрхүү хил хязгаарыг тавих шаардлагатай байх нэ. За юу хийхийг зөвлөхгүй вэ гэх юм бол ямар нэг байдлаар хэлэх ёстой зүйлийг хэлэхээс зайлсхийх. За чимээгүйхэн одоо үр санаад үгүй болж бүтэхгүй байх гэсэн мэдрэмжтэйгээр ярих ёстой зүйлсээ ярихгүйгээр өнгөрөөх. За хит их бодоод ямар нэг үйлдэл гарахгүй байхаас зайлсхийгээрэй гэж өхрийн ордынхондоо зөвлөж байна. Мэлхийн орд, мэлхийн мандалт нар сар. За мэлхийн ордныхны хувьд энэхүү хэртэлт нь сарны хэртэлт буюу цус сар маань 3 дугаар гэр дээр буюу харилцаа холбоо, таны бодож сэтгэх байдал, за гэрээ контракт, богино хугацааны аялал, за өдөр тутмын харилцаа холбоо болон таны бодлын зүй тогтолыг илэрхийлдэг гэр дээр болж байгаа учраас та ярих, бодох болон ямар нэг мэдээллийг боловсруулах байдалд тань өөрчлөлт орно гэсэн үг багт. За ингэснээрээ та тодорхойгүй одоо ийм яриа хин нэгэнтэй одоо ийм тодорхойгүй байдлаар хин нэгэн тантай тодорхойгүй байдлаар ярихад та одоо тэрийг төвчгээ болох, за бусдад өөрийгөө хит их тайлбарлахаа болох, за оюун ухаан бодол санаатай нь хит их ингэж эмх замраагүй байсан бол зэгцлэх, за маш чухал шийдвэр гаргах гад бодолтой автаад хойшлуулад байсан бол эдгээрийг хойшлуулах боломжгүй болно гэсэн үг байна. За буд гараг маань буюу энэхүү хэртэлтийн удирдагч маань загсны ордон дээр таны 9-р гэр дээр байгаа учраас за энэ нь болохоор таны өдөр тутмын одоо бодол үйлдэлийг таны итгэл үнэмшилтэй холбож өгснөөрөө за таны өдөр тутамдаа бодож байгаа бодол сэтгэхүй ярьж байгаа зүйлтэй таны одоо юу гэдэг амьдралдаа баримталдаг итгэл үнэмшил философитой тань таарахгүй байгаа гэдгийг та анзаарч болно. За үгүй бол нэг зүйл хэлж байгаа мөртлөөсөө өөр зүйлд итгээд байгаа гэдгийг анзаарах. За түүнээс гадна бусдад юу гэдэг хамаагүй ярьдаг байсан зүйлстэй илүү анхаарч үг яриагаа цэгнэх. За түүнээс гадна сэтгэл хөдлөлөө одоо ингэж бодож боловсруулах гэхээсээ илүү шууд илэрхийлэх зэрэг байдлаар илэрх нэ. За амьдрал дээр энэхүү эрсдэлт нь ямархуу байдлаар тань илэрч болох вэ гэх юм бол магадгүй ямар нэгэн гэрээ контракт дуусах, үгүй бол шийдэгдэх. За хин нэгэнтэй ямар нэгэн чухал харилцан яриа өрнүүлснээрээ тухайн одоо харилцан яриа өрнүүлсэн хүнтэйгээ та хоёрын харилцаанд ямар нэгэн чухал өөрчлөлт орох. За түүнээс гадна ямар нэгэн одоо уур чадвар эзэмшгээр шийдэх, ямар нэгэн зүйл сурахаар шийдэх, за ямар нэгэн сертификат эзэмшгээр шийдэх зэрэг зүйлс бэр шийдвэр гаргах. За түүнээс гадна таны одоо энергийг сордог
ярихад маш хэцүү байдаг, ядраадаг тийм хүн дээрээ хэл хязгаар тавих. За чимээгүй хүн одоо хин нэгэнд ингээд яриа болоосаа ямар хэцүү юм бэ гэж бодох гэхээсээ илүү тэрийг илэрхийлж хэлдэг зэрэг болох байдлаар илэрч болох нэ. Үхрийн ордон дээр Уранус гараг нь байрласан байгаа учраас энэхүү өөрчлөлт нь таны нийгмийн хүрээлэл, найз нөхдийн хүрээнд илэрх боломжтой. Ингэснээрээ та магадгүй таны найзын тань одоо аарсан таны одоо ярьдаг байдлыг тань илүү танд тодруулж өгөх, анзааруулах зэрэг одоо нөхцөл байдал үүсхийг үүсэхгүй гэсэн үг байна. Үгүй бол одоо найз нөхдийн хүрээлэл дотроо та өөрийгөө ямар нэг байдлаар дутуу илэрхийлдэг, үгүй бол буруу ойлгуулдаг зэрэг юм байсан бол та тэрийг өөрөө анзаарна гэсэн үг байна. За ингэснээрээ та энэхүү энергийг, хэртэлтийн энергийг өөртөө хэрхэн давуу талаар ашиглах вэ гэх юм бол та өөрийгөө илүү тодорхой болон шулуун шударга илэрхийлэх, за өөрийн өдөр тутмын амьдралын хуваарийг илүү энгийн, цэгцтэй болгох, за хин нэгэнтэй буруу ойлголцол үүссэн байсан бол тэрийг цэвэрлэх, цэгцлэх, за үгүй гэж хэлмээр байвч тийм гэж хэлж ийсэн бол тэрийгэ болох зэрэг эерэг өөрчлөлтүүдийг та амьдралтаа авчирч болох нэ. Харин юу хийхгүй байхыг зөвлөх вэ гэх юм бол одоо бусдын ярьж байгаа үг болгонд анхаарах. За бусдын ярьж байгаад болохоор ямар нэг байдлаар ууралж ундууцсан мөртлөөсөө тэрийгэ тод илэрхийлэхгүй байх. За жижиг детальд хит өөнтөгч хандах. За хит их бодолтой автаад өөрийгөө айц төвшөрт автахаа сэргийлээрэй гэж зөвлөё. За Арслангийн орд, Арслангийн мандалт, нар, сар. За Арслангийн ордныхны хувьд энэхүү цус цар буюу хэртэлтэн, сарны хэртэлтэн таны 2 дугаар гэр дээр буюу мөнгө, санхүү, орлого, өөрийгөө үнэлэх үнэлэмж, таны хувийн үнэт зүйлс болон санхүүгийн тогтвортой байдлыг илэрхийлэх гэр дээр болж байна. Ингэснээрээ энэ болохоор та магадгүй сүүлийн хэдэн сарын хугацаанд санхүүтэй холбоотой, үгүй бол өөрийгөө үнэлэх үнэлэмжтэй холбоотой ямар нэг асуудал таны амьдралд гараадсан байж магадгүй. За бодит амьдрал дээр магадгүй та авах ёстойгоосоо бага цалин хүнс авч ийсэн, үгүй бол өөрийгөө дутуугаар үнэлж ийсэн. За үгүй бол сэтгэл хөдлөлтөө автаад хит их мөнгө үрж ийсэн. Үгүй бол өөрийнхөө өөртөө итгэх үнэлэмжийг бусдтай холбож буюу бусдаас ирж байгаа одоо тэр сэтгэлээр өөрийнхөө үнэлэх үнэлэмжийг буулгаж байсан. За үгүй бол таныг үнэлэхгүй байгаад байхад одоо ямар нэг байдлаар тэрийг хүлээмжшүүрээд байгаад байсан бол одоо тэхээ болох цаг нь ирсэн гэсэн энергийг энэхүү эртэлтэн танд өгж байна. За ингэснээрээ та ажил хөдөлмөрөө илүү бодтой үнэлүүлэх шаардлагатай гарч байна. За удаан хугацааны зорилго магадгүй мөнгө хөрөнгөлүүлэх гэж бодожсэн мөртлөөсөө хит их мөнгө хүрээд байсан бол эдгээрээ зогсоох цаг ирсэн гэсэн үг байна. За бууд гараг буюу энэхүү эртэлтийн удирдагч маань загсны ордон дээр таны 8 дугаар гэр дээр байрлаж байгаа учраас магадгүй та харилцаандаа одоо хин нэгэнтэй хостойгоо байдаг дундын мөнгө санхүү дээр санхүүгийн одоо энэхүү динамик нь тогтворгүй байгаа гэдгийг анзаарах боломжтой. За үгүй бол хин нэгэнд магадгүй та одоо санхүүгийн хувьд хин нэгнээс хамааралтай байгаа. За үгүй бол дундын мөнгө хөрөнгө санхүү дээрээ илүү тодорхой хил хязгаар тавих шаардлагатай байсан ч юм уу. За үгүй бол санхүүгийн тал дээр одоо танаас одоо шийдвэр шаардлагатай нөхцөл байдал дээр айц тогтворгүй байдлаас айсандаа болоод шийдвэр гаргахгүй байсан бол та одоо энэ хэртэлтийн нөлөөгөөр өөрчлөлт оруулах нэ. Ингэснээрээ магадгүй та цалингаа нэмүүлэх хүсэл тавих, үнэ нэмэхээр шийдэх, за үгүй бол дундын мөнгө хөрөнгө санхүү зээлээ төлөх эднэртэй холбоотой харилцан яриагаа өрнүүлэх. За та одоо мөнгө өрөхдөө хэрэгтэй зүйлстэйхээс илүү сэтгэл хөдлөлөөрөө мөнгө үрж ийсэн гэдгийг анзаарах за байдлаар илэрч болно гэсэн үг байна. За үхрийн ордон дээр Уранус гараг нь таны 10 дугаар гэр дээр буюу ажил карьерийн гэр дээр байрлаж байгаа учраас магадгүй ажил карьерийн хувьд танд гинтийн ийм боломж орж ирэх, үгүй бол ажил карьерийн үүрэгрэл өөрчлөгдөх, за удаан хугацааны аюулгүй байдал танаас шаардсан нөхцөл байдал үүсэхгүй байна.
За энэхүү эргэлтийн энергийг өөртөө хэрхэн давуу эерэг байдлаар ашиглах вэ гэх юм бол өөрийнхөө санхүүг ухаалаг байдлаар төлөвлөх, за өөрийгөө илүү үнэлж эхлэх шаардлагатай, өөрийнхөө одоо ажил хөдөлмөрт тохирох үз, дүүх үз, цалин хөлсөө шаардах, үнэ нэмэх, за зарлага хянах буюу энгийн болгох, танах. За тэгээд өөрийнхөө ирээдүйн зорилготой таарсан байдлаар мөнгөө үрж зарлагдах хэрэгтэй байх нэ. За юу ихийг зөвлөхгүй вэ гэх юм бол айдаст тулгуурлан хит их мөнгө өрөх, за айдастай тулгуурлан санхүүгийн шийдвэр гаргах, за өөрийгөө хит их шүүмжлэх, за өөрийнхөө мэдрэмж, сэтгэл зүйн байдлыг дээрдүүлэхийн тулд хит их мөнгө өрөх. За түүнээс гадна айдастайгаа холбоотой санхүү материалын зүйлсийнхаа байдал дээр хит их зуурах зэрэгээс сэргийлээрэй гэж зөвлөж байна. Охины орд, охины мандалд нар, сар. За охины ордныхны хувьд энэхүү энерги бүр илүү хүчтэй нөлөөлнө. Яагаад гэвэл та нарын гэр дээр энэхүү цусцаар буюу сарны эрсдэлт маань болж байна. За ингэснээрээ энэ бүх зүйл хувийн шин чанартай буюу та нарын одоо амьдралд хамгийн том байдлаар нөлөөлөх нэ. Ингэснээрээ та өөрийгөө хэн бэ гэдэг одоо өөрийнхөө хувь хүний зан чанар, үзэл бодол, за магадгүй бие махбод өөртөө итгэх итгэл болон амьдралын чиглэл зэрэгт өөрчлөлт орно гэсэн үг байна. За магадгүй энэ нь болохоор та амьдралдаа өөрийнхөө уг бол зан чанарын нэг хэсэг тань одоо таны байгаа буюу бий болгож байгаа хүнтэй аль хэдийн таархаа болсон байгаа гэдгийг анзаарах боломжтой байх нэ. За ингэснээрээ та магадгүй гинэт хин нэгэнд танд тавьсан шаардлагын дагуу буюу хүсэлтийн дагуу амьдарч байсан гэдгийг анзаарах. Үгүй бол бусдын төлөө хэд өөрийгөө золиосолж одоо өөртөө шаардлага тавиа амьдарч исэн гэдгийг анзаарах. За үгүй бол өөрийнхөө ямар нэг хэсгийг хин нэгэнтэй зөрчилдөхөөс айсандаа нууж байсан байх. Үгүй бол хит төгс байх гэж хичээгээд өөрийгөө одоо ядраасан, зутраасан зэрэг байдлаа анзаарч магадгүй маа. За ерөнхийдөө бол охины ордны энерги маань өөрийгөө хит шүүмжлэх энергийг агуулж идэг учраас та өөртөө ер нь бол хит шүүмжлэлтэй хандж исэн байх магадaltaй байна. За таны удирдагч гараг буюу энэхүү эртэлтийн удирдагч гараг нь загсны ордон дээр буюу таны 7 дугаар гэр дээр байгаа учраас та харилцааны маань зөв тогтол таныг одоо хэн бэ гэдгийг илүү их таны хэн бэ гэдэг төр төрөхөд хитрхи их нөлөөлж исэн гэдгийг магадгүй анзаарах боломжтой. Үүнээс гадна өөр хин нэгний төлөө өөртөө хит их өөрчлөлт оруулах, хит их хичээх, зүтгэх зүйлс гарч исэн байхаг үгүйсэхгүй байна. За түүнээс гадна өөрийгөө одоо юу гэдэг хэд дутуу үнэлэх, өөрийгөө жижигсгэх, бусдын хажууд одоо хинж биш зүгээр энгийн хүмүүст байлгах гэхээсээ илүү өөрөө хэн болж байгаа гэдгийг бусдад илүү илэрхийлэх шаардлага гарна гэсэн үг байна. Ингэснээрээ та магадгүй өөрийнхөө гадаа төрхийг өөрчлөх, өөрийгөө хэрхэн танилцуулдаг байдлаа өөрчлөх. За тэгээд харилцааныхаа зөв тогтолт одоо ямар нэг байдлаар хил хязгаар тавьснараа тухайн харилцааны одоо юу гэдэг зөв тогтолд өөрчлөлт орох. За тэгээд өөр хүнд зориулан өөрийгөө хит их өөрчлөх, тухайн хүндээ тааруулахад зогсоох. За түүнээс гадна таны одоо үүрэх ёстой, үүрэг хариуцлага биш зүйлсийг үүрхээ зогсоох зэрэг байдлаар илэрх боломжтой гэсэн үг байна. За Uranus гараг нь үхрийн ордон дээр байрласнараа таны удаан хугацааны одоо ирээдүйн төлөвлөгөөтэй энэхүү зүйлс нь илүү таарсан нөхцөл байдлыг үүсгэж өгнө гэсэн үг байна. За тэгэхээр энэхүү энергийг өөртөө эргээр хэрхэн ашиглах вэ гэх юм бол өөрийнхөө хэн бэ гэдгийг өөрийгөө жижигсгэж дутуу үнэлэхгүйгээр дахин тодорхойлох. За өөрийнхөө давуу талуудыг бусдад цадаа болно гэж бодохгүйгээр хүлээн зөвшөөрөх. За төгс байх гэж хичээхээ болох. За түүнээс гадна илүү өөртөө одоо өөрийнхөө зөв тогтол, өөрийнхөө бодол санаа ухамсар бүх зүйлд илүү анхаарах, өөрийгөө ажиглах.
За өөрийнхөө сайн талуудыг үнэлэх зэрэг байдлаар энэхүү энерги зөв эргээр ашиглаарай. За юу ихээс сэргийлэрэй гэж зөвлөх вэ гэх юм бол өөрийнхөө дутуу талд хит их анхаарч, хит их шүүмжлэх. За бусдыг хит их шүүмжлэх. За түүнээс гадна сэтгэл зүйн хувьд өөрийгөө хаах буюу хариу урвал үзүүлэхгүй байх. За бусдад одоо шаардлага тавиад тэрэндээ хит хатуу хандхаас сэргийлэрэй гэж зөвлөж байна. Жинлүүрийн орд, жинлүүрийн мандалд нар сар. За жинлүүрийн ордныхны хувьд энэхүү эрсдэлт нь та бүгдийн 12 дугаар гэр дээр болж байгаа буюу төгсгөл одоо далд тухамсрын зүй тогтол, за сэтгцэн эрүүл мэнд, сүнслэг амьдрал, за тэгээд бусдын нүднээс далдуур юу болдог вэ гэдэг илэрхийлдэг гэр дээр тань болж байгаа гэсэн үг. Энэ энерги нь тэгснээрээ илүү юм чимээгүй хүн болгоч маш хүчтэй энерги болж өгч байгаа гэсэн үг юм аа. За магадгүй сүүлийн хэдэн сарын хугацаанд таны стресс магадгүй одоо анзаарахдаггүй та стрессээ үл тоогоод байгаад байсан. Үгүй бол хин нэгэнд ямархуу нэгэн байдлаар сөрөг сэтгэл хөдлөл, сөрөг мэдрэмжүүд үүссэн байсан ч тэрийгэ дараад байсан. За үгүй бол өөрийнхөө сэтгэл зүйн хэрэгцээг өгөөсгээд бусдын төлөө нийгмийн харилцааг илүүд үзээд тэрэндээ одоо юу гэдэг хит их анхаарал энерги зарцуулаад байсан бол энэ нь одоо таныг ингээ зогсоох шаардлагатайг илэрхийлж байна. Та магадгүй гинт таны өөрийн биш хин нэгний одоо ингээ айцыг та өөр дээрээ мэдрээд хин нэгний өмнөөс санаа зовоод хит айгаад байсан гэдгийг анзаарах боломжтой. За та өөрөө дотроо магадгүй ядарсан ч гэсэн бусдад тиймээ заа гэж хэлээд зөвшөөрөөд өөрийнхөө цаг энерги эрч хүчийг зарцуулаад байсан бол үүнийг анхаарах нэ. За түүнээс гадна өөрийнхөө энергийг хамгаалах байдлаар бусдад илүү их тодорхой хязгаар тавих шаардлагатайгаа анзаарч амрах ёстой байдал амрахгүй байгаа гэсэн бол энийг анзаарна гэсэн үг байна. За энэхүү хэртэлтийн удирдагч маань таны 6 дугаар гэр дээр загсны ордонд байрлаж байгаа учраас таны одоо сэтгэл зүйн эрүүл мэндийг өдөр тутмын тань дадал зуршил буюу бие физиологийн тань эрүүл мэндтэй шууд холбож өгч ийн. Ингэснээрээ та өөртөө зарцуулах, ганцаараа байх, эрүүл мэндэд анхаарах цаг шаардлагатай гэдгийг ойлгох болно. Энэхүү эртэлтийн энергээр. За түүнээс гадна ямар нэг байдлаар одоо энерги зарцуулаад шаардаад байсан тиймэрхүү харилцаануудаа чимээгүй хүн дуусгар болгох. За ганцаараа байж өөрийгөө дүгнэх. За үгүй бол магадгүй сэтгэл зүйн зөвлөгөө авах, ганцаараа байх, бясалгах зэрэг зүйлсийг хийж эхлэхээр шийдэх. За түүнээс гадна стресс нь таны биед ямар нэг байдлаар хөндлөгдөд байсан гэдгийг анзаарах зэрэг байдлаар илэрх боломжтой байна. За Uranus гариг нь үхрийн ордон дээр таны 8 дугаар гэр дээр байрлаж байгаа учраас та сэтгэл зүйн эрүүл мэндийн хувьд гүн гүнзгий юм харилцаа холбоо болон бусадтай холбоотой мөнгө санхүүгийн хувьд ямар нэг байдлаар хин нэгэнтэй орооцолтой. За тэр нь таны энергийг сороод байсан бол энэ нь танд илүү тод болно гэсэн үг байна. За энэхүү энергийг өөртөө хэрхэн эргээр ашиглах вэ гэх юм бол өөртөө амрах боломжийг өгөөрэй. За түүнээс гадна ямар нэг байдлаар одоо өөртөө амрах боломжийг өгснөөрөө танд буруутай мэдрэмж төрж байгаа бол тэр буруутай мэдрэмжээ тавьж явуулах шаардлагатай. За түүнээс гадна бусдад одоо өөрийнхөө амар амгалан байдлыг хамгаалсан илүү тодорхой хил хязгаар, илүү хүчтэй тодорхой хил хязгаар тавих шаардлагатай. За түүнээс гадна магадгүй далд тухамсрынхаа төвшөнд ямар нэг зүй тогтол байгаад тэр нь тань цаанаар нөлөөлөхгүй байгааг анзаарсан бол тэрийгэ засах, сайжруулах, шинжлэх, зогсоох зэрэг зүйлсийг хийвэл сайн байна. За хит их юм бодох, өөрийгөө шүүмжлэх болон өөрийгөө сатааруулах зүйлс хийж бодит байдлаасаа зүхтаахаас зайлсхийгээрэй. Хилэнцгийн орд хинтэл, хилэнцгийн мандалд нар сар. За хилэнцгийн хувьд энэхүү хэртэлт нь 11-р гэр дээр тань болж байгаа буюу таны найз нөхөд, нийгмийн харилцаа холбоо сүлжээ, удаан хугацааны зорилго зэрэгтэй тань холбоотой гэр дээр болж ийн. Ингэснээрээ магадгүй сүүлийн хэдэн сарын хугацаанд таны нийгмийн хүрээлэл, нийгмийн орчин нөхцөл тань ямар нэгэн байдлаар өөрчлөлт орж байгааг та анзаарсан болов. За ингэснээрээ та магадгүй найз нөхдийн хүрээлэл болон одоо нийгмийн хүрээллээсээ
хүрээлтийг одоо санал нийлэхгүй үгүй бол тэнд хараалагдахгүй байгаа мэт мэдрэмжүүд авч исэн үгүй бол таны удаан хугацааны зорилгот өөрчлөлт орж байгаа зэргийг та анхаарсан байхыг үүсэхгүй маа. Түүнээс гадна та магадгүй цагаа илүү үр бүтээлтэй өнгөрөөж гинүү гэдэг дээрээ ч гэсэн одоо асуултууд тавиад бодлогоширсан байж магадгүй. За бууд гараг маань буюу энэхүү эрсдэлтийн удирдагч маань таны 5 дугаар гэр дээр загсны ордон дээр байрлаж байгаа учраас найз нөхдийн харилцаа холбоо, нийгмийн эрүүлэлтэй харилцаа холбоо, таны хайр дурлал, романс, бүтээлч байдал болон хувийн одоо хобби зэрэгтэй тань холбоотой гэр дээр холбогдож байрлаж байна. Ингэснээр магадгүй таны найз гэж бодож исэн хүн илүү одоо та хоёрын харилцаа хосын шин чанартай болох. За үгүй бол таны хосын харилцаа таны найз нөхдийн хүрээлэлт, үгүй бол найз нөхөрлөлт тань нөлөөлөх. За түүнээс гадна бүтээлч зүйл хийхээсээ илүүтэйгээр та одоо нийгмийн харилцаа холбоонд цагаа зарцуулах. За үгүй бол таны бүтээлч одоо байдал буюу одоо ямар нэг бүтээх зорилго тань илүү одоо зохион байгуулалттай бүтэцтэй төлөвлөгөөтэй байхыг танаас шаардж байгаа гэдгийг анзаарч болох юм аа. За магадгүй ингэснээрээ та найз нөхдийн хүрээлэл, найзуудаасаа харилцаа холбоогоо таслах, өөрийгөө одоо юу гэдэг төр хугацаагаар холдуулах, за тэгснээрээ удаан хугацааны зорилгоудаа дүгнэлт хийх, дахин төлөвлөх. За найзтайгаа ямар нэгэн байдлаар харилцаагаа илүү тодорхой болгосон үгүй бол шинэ одоо найз нөхдийн хүрээлэлд орох зэрэг байдлаар өөрчлөлтүүд хийх. За түүнээс гадна таны ирээдүйн зорилгууд танаас илүү одоо ийм ухаалаг төлөвлөгөөтэй байхыг шаардж байгаа тиймэрхүү зүйлсийг та анзаарч болох нэ. За Uranus гараг нь болохоор өхрийн ордон дээр таны 7 дугаар гэр дээр байрлаж байгаа учраас хостойгоо харилцаа нь одоо таны нийгмийн хүрээлэл, найз нөхдийн хүрээлэлд тань ямар нэг байдлаар тодорхой байдлыг танаас шаардна гэсэн үг байна. За энэхүү энергийг өөртөө хэрхэн эргээр ашиглах вэ гэх юм бол өөрийнхөө хүрээллийн хүмүүсийг зорилготойгоор буюу өөртөөгөө дүүцсэн, нийцсэн тиймэрхүү хүмүүсийг хүрээлэлдээ оруулах, тийм хүрээллийг бий болгох. За түүнээс гадна тантай одоо ингэж таны удаан хугацааны зорилготой хэн бэ гэдэгтээ тантай одоо таарсан найз нөхдөд илүү цаг зарцуулах. За түүнээс гадна 1-2 удаан хугацааны том зорилгынхаа төлөө төвлөрч ямар нэгэн зүйлс хийх. За түүнээс гадна нийгмийн ямар нэг саад болж байгаа зүйлсийг холбуулах, зайлуулах, зогсоох шаардлагатай гэсэн үг байна. За юу хийхгүй байхыг тань зөвлөх вэ гэх юм бол найз нөхдийнхөө холбоо харилцааг бүр хит их одоо анализ хийж бодох. За түүнээс гадна бусад одоо хүмүүс өсч хөгжих хэмнэлд нь хит их шүүмжтэй хандах буюу илүү ухаачхыг шаардах, хурдан хөгжих, юм суралцах шаардах зэрэг байдлаар за түүнээс гадна харилцаа холбоондоо ямар нэг байдлаар тайлбар хийхгүйгээр холбоо харилцаагаа таслах. За үгүй бол найз нөхдийнхөө харилцаа зүй тогтол хүрээлэлт хит их хянах гэж оролдох зэргээс зайлсхийгэрэй гэж зөвлөж байна. Нумын орд, нумын мандалд нар сар. За нумынхны хувьд энэхүү хэртэлт нь таны 10 дугаар гэр дээр ажил, карьер, нийгмийн дүр төрх, за бусдад хүндлэгдэх нэр төр болон удаан хугацааны таны бүтээл амжилтуудыг таны илэрхийлдэг гэр дээр болж байгаа учраас магадгүй сүүлийн хэдэн сарын хугацаанд ямар нэгэн зүйл энэхүү одоо гэр дээр тань чимээгүй хүн хуримтлагдаж байсан байх боломжтой. Тань магадгүй хит их үүрэг хариуцлага өөрөөсөн та сэтгэл хангалуун бус байсан ажил карьер мэргэжлийнхээ хувьд за үгүй бол та хэн болж байгаа гэдэгтээ тань ажил мэргэжил тань дүүцгүй таарахгүй байсан байхыг үүсэхгүй маа. За ингэснээрээ та үнэлэхгүйгээр хит их ачаалал үүрэг хариуцлага үүрж исэн гэдгийг анхаарах. За үгүй бол таны ажлын бүтэц зохион байгуулалт удаан хугацаанд тогтвортой биш буюу та одоо нэр хүндийг зорилгоос илүү хөөж байсан гэдгийг анзаарах. Түүнээс гадна одоо удирдах албан тушаалтнуудад
та магадгүй тодорхой хил хязгаар тавих, ярилцах шаардлага байсан бол эднэрийг та анзаарна гэсэн үг байна. За энэхүү эрсдэлтийн удирдагч болох бууд гараг маань загсны ордон дээр таны дөрөвдүгээр гэр дээр байрласнараа энэ таны ажил карьер мэргэжлийг гэр болон сэтгэл зүйн доктортой байдалтай тань шууд холбож өгч гин. Ингэснээрээ та ажил мэргэжлийн шаардлага болон гэр бүлийн амьдрал хоёрын хоорондоо ийм сөргөөцөлдсөн таарахгүй байгаа аль альд нь анхаарал хандуулах шаардлагатай тиймэрхүү энергийг мэдэрсэн байх боломжтой. За түүнээс гадна гэр бүлийн орчин нөхцөлөө хамгаалах буюу гэр бүлийнхээндээ илүү цаг зарцуулахын тулд ажлынхаа хуваарьд магадгүй өөрчлөлт оруулах шаардлага үүссэн байхыг үүсэхгүй маа. За ингэснээрээ та ажил мэргэжлээ солих, за үгүй бол удаан хугацааныхаа чиглэлийг дахин тодруулах, боталцох. За танд хит их үүрэг хариуцлага болоод байгаа буюу энергийг чинь ховсороод байгаа, дуусгаад байгаа, ядраагаад байгаа зүйлсээ багасгах, бууруулах. За үгүй бол үүрэг хариуцлага удирдах албанчил ройлдоо илүү чухал сериусны хүлээж авах. За түүнээс гадна ажил мэргэжлийн хувьд үнэлэгдэх зэрэг зүйлсээр илэрч болох нэ. Энэхүү энергийг өөртөө зөв ашиглахын тулд та магадгүй хэрэв өөртөө үүрэг хариуцлага оногцсон байгаа бол тэрийг илүү боддоор хүлээж аваад илүү ийм боловсон төлөвсөн тийм байр суурьнд очих. За түүнээс гадна өөрийнхөө ажил мэргэжлийн үүрэг чиг ролыг тодорхой болгох. За ажлынхаа орчин нөхцөлд ямар нэг байдлаар үр бүтээмжгүй байлгаж байгаа зүйл байвал тэрийг устгах, багасгах, бууруулах. За түүнээс гадна удаан хугацааныхаа өөрийн нэр хүндэд нөлөөлөхөд ухаалаг сонголтуудыг хийхийг зөвлөж байна. За юу хийхгүй байхыг зөвлөж байгаа вэ гэх юм бол хит их ажиллаж өөрийгөө батлан харуулах гэж битгий хичээгээрээ. За ажлынхаа хамтрагчдыг, ажлынхаа хүмүүсийг хит их шүүмжлэхээс сэргийлээрээ. За түүнээс гадна бохимдснаасаа үүдэлтэйгээр гинт огцом шийдвэр гаргаж ажил мэргэжилтэй холбоотой чиглэлээ солих зэргээс сэргийлээрээ. За түүнээс гадна бусдад ингээд үнэлэгдэж болохгүй байхад хит их төгс байх гэж хичээснээрээ чармааснараа бусдад үнэлэгдэх боломжоо алдахаас бас сэргийлээрэй гэж зөвлөж байна. Материйн орд, материйн мандалд нар сар. За материйн ордныхны хувьд энэхүү эрсдэлтэнд буюу цус цар нь 9-р гэрдээтэнд болж байгаа учраас энэ гэр нь таны итгэл үнэмшил, за дээд боловсрал, удаан хугацаанд ямар нэг хол улс орн руу аялах, за түүнээс гадна очиж амьдрах, за хуультай холбоотой ямар нэгэн зүйл хөөцөлдөх, за түүнээс гадна философи болон ертөнцийг үзэх үзлийг тань илэрхийлдэг гэр юм аа. Ингэснээр магадгүй хэдэн сарын хугацаанд таны удаан хугацааны мөрөөдөл, чиглэл таны өөрчлөгдөж байхыг үүсэхгүй. За та оюун ухаан бодол санааны хувьд ямар нэг байдлаар тайван бус байгаад өмнө нь удаан хугацаанд итгэдэг байсан итгэл үнэмшлээ зөв хэсгийг эргэлзүүлж бодсон байхыг үүсэхгүй маа. За ингэснээрээ та таны удаан хугацаанд бодож исэн итгэл үнэмшил нь зүгээр практикийн хувьд утгагүй тань санагдаж магадгүй. За үгүй бол ажил мэргэжил, за боловсролын хувьд дахиад илүү сурах шаардлагатай байгаагаа анзаарахыг үүсэхгүй. За түүнээс гадна ямар нэг хууль ёсны тиймэрхүү зүйл нь хуультай холбоотой ямар нэг зүйл нь болохоор таны анхаарлыг илүү татах, илүү болгоомжтой хандах шаардлага гарч байгаа. За үгүй бол таны ирээдүйн зорилго дүр төрх тань илүү төлөвлөгөө танаас шаардж авах үүсэхгүй маа. За бууд гараг буюу энэхүү эрсдэлтийн удирдагч нь загсны ордон дээр таны 3 дугаар гэр дээр байрлаж байгаа учраас таны өдөр тутмын амьдрал болон удаан хугацааны төлөвлөгөө философитой нь хоорондоо уулзж ингэснээрээ таны өдөр тутмын дадал зуршил магадгүй таны удаан хугацааны том зорилготой дүүцгүй байгааг та анзаарч магадгүй. За үүнээс гадна
өөрчлөлмөр байгаа зүйлсээ яриад байгаа хэрнээ тэрийг өгүүлдэхгүй байгаа бол та түүнийг муу анзаарнаа. За ингэснээрээ та ямар нэг сертификат авах, ямар нэг шинэ зүйл сурахаар шийдэх. За та магадгүй ямар нэг байдлаар дээд боловсрал эзэмшгээд сурч байсан боловч тэр нь тантай одоо юу гэдэг нь таны хүсэхгүй байгаа чиглэлээр байх юм бол тэрийг дуусгахаар шийдэх. За ямар нэг өөр улс орн руу аялахаар шийдсэн бол тэрийг илүү бодлоготойгоор төлөвлөж эхлэх. За хууль ёстой холбоотой ямар нэг юм бичиг баримтаа зэгцлэх. За түүнээс гадна удаан хугацааны амьдралаа төлөвлөх, бодох зэрэг байдлаар илэрч болох нэ. За энэ хүү нэрийг өөртөө хэрхэн эерэг байдлаар ашиглах вэ гэх юм бол удаан хугацааныхаа төлөвлөгөөг илүү бодит байдал дээр тулгуурлан төлөвлөх. За түүнээс гадна ямар нэг байдлаар шинэ зүйл сурахаар шийдвэрлэх, өөрийнхөө одоо юу гэдэг үзэл бодол сонирхолтой дүүцсэн, чиглэсэн, таарсан зүйлийг сурахаар шийдвэрлэх. За түүнээс гадна одоо өөрийнхөө ухаарсан зүйлийг практик бодит амьдрал дээр хэрэгжүүлэх зэрэг байдлаар илэрч болох нь. За юу хийхгүй байхыг зөвлөх вэ гэх юм бол өөрийнхөө одоо хуучин байсан итгэл үнэмшлийг хит их бодох, анализ хийх, шүүмжлэх. За түүнээс гадна бусдын үзэл бодол хит одоо ингэж шүүмжлэлтэй хандах, юмыг хит төгс хийх гэж хичээснээсээ оролцсноосоо болоод юу ч хийж чадахгүй гацах. За ямар нэг чиглэлгүй байгаагаасаа болоод гацсан шийдвэр гаргаж чадахгүй байхаас нөхцөл байдалд орохоос сэргийлээрэй гэж зөвлөё. Хумхын орд, хумхын мандалд нар сар. За хумхуудын хувьд энэхүү эрсдэлт маань 8 дугаар гэр дээр буюу дундын хөрөнгө мөнгө санхүү, за хосын гүн харилцаа, өөрийнхөө сул талыг харуулах, за эрх мэдэл хүчний тэнцвэргүй байдал зөв тогтол, за сэтгэл зүйн хувьд гүн гүнзгий холбоо, өөр шир, за түүнээс гадна сэтгэл зүйн хувьд өөрийгөө өөрчлөх, шинжлэх иймэрхүү энергүүдийг илэрхийлдэг гэр дээр болж байгаа учраас таны одоо ингэж тайван байгаа мэд дүр төрхийн цаана юу чимээгүйхэн болж байсан бэ гэдгийг энэхүү одоо хэртэлт нь ил болгож өгнө гэсэн үг байна. За ингэснээр магадгүй сүүлийн хэдэн сарын хугацаанд та хэн нэгэнд одоо ямар нэг байдлаар итгэлцэл, за түүнээс гадна дундын хөрөнгө мөнгө болон хэн нэгэн сэтгэл зүйн хувьд хит одоо хамааралтай байх зэрэгтэй холбоотой зүйлс дээр энерги хуримтлагдаж байсан бол, за санхүүгийн хувьд хостойгоо санхүүгийн орлогын хувьд тэнцвэргүй байдалд байсан бол, за түүнээс гадна та сэтгэл зүйн хувьд хүлээж авч байгаагаасаа илүүг өгж байсан бол, за түүнээс гадна та өөрийнхөө болон өөр хэн нэгний одоо амьдралд хит их контрол удирдах гэж, захирах гэж оролдож исэн тийм зөв тогтлоо. За тэгээд хэн юу хийх ёстой вэ гэсэн одоо тиймэрхүү үүрэг ролын хуваарлалт дээр ямар нэг байдлаар танд сөрөг сэтгэл хөдлөл мэдрэмж тэнцвэргүй байгаа байдал байгаа та тэрийг яриаггүй байсан бол эдгээрийг анзаарна гэсэн үг байна. За бууд гараг буюу энэхүү хэртэлтийн удирдагч маань загасны ордон дээр 2 дугаар гэр дээр танд болж байгаа учраас та өөрийгөө үнэлэх үнэлэмж, таны хувийн орлого зэрэг нь болохоор шууд холбоо хамааралтай болж ирж байна. Ингэснээрээ харилцаандаа болохоор та хостойгоо мөнгөтэй холбоотой харилцан яриануудыг өрнүүлэх, за дундаасаа ямар нэгэн зүйлд хөрөнгө оруулалт хийн авахар болох үгүй бол өөр ширээ дарах талаараа ярилцах, дүгнэх. За сэтгэл зүйн хувьд хэн нь илүү ачаал үүрж байгаа вэ гэдэг дээрээ хил хязгаар тогтоох. За түүнээс гадна өөрийнхөө одоо үн цэн, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг хэн нэгнээр хүлээн зөвшөөрүүлэх гээд байсан бол тэрийг анзаарч харна гэсэн үг байна. За Uranus гараг нь үхрийн ордон дээр таны гэр бүлийн 4-р гэр дээр байрлаж байгаа учраас таны амьдарч буй нөхцөл, за гэр бүлийн доктортой байдал, гэр бүлийн хамтрагчтайгаа эдгээртэй холбоотой нүүх, магадгүй нүүх шилжих, за үгүй бол зүгээр одоо хостойгоо гэр бүлийнхаа гишүүнтэй илүү гүн гүнзгий
харилцааг өрнүүлэх боломжтой гэсэн үг байна. За энэхүү энергийг та өөртөө хэрхэн эргээр ашиглах вэ, эргүүлэх вэ гэх юм бол санхүүгийн хувьд тодорхой харилцан ярианы үндсэн дээр зөвшөлтсөлд хүрэх. За түүнээс гадна шулуун шударга харилцан яриа өрнүүлснээрээ өөрсдийнхөө одоо ийм сэтгэл зүйн хоорондох холбоогоо илүү гүнзгийрүүлэх. За түүнээс гадна шаардлагагүй зүйлийг захирах гэж, хянах гэж оролдохоо болох, тэрийгэ тавьж явуулах. За шулуун шударга байснараа бие биендээ итгэх итгэлийг гүнзгийрүүлэх зэрэг байдлаар энэхүү энергийг ашиглах юм бол илүү эргээр илэрнэ гэсэн үг байна. Юу хийхээс зайлсхийгээрэй гэж зөвлөх вэ гэх юм бол хин нэгнийг хардах, сэжиглэх, за ааш зангинд хит их үнэлж дүүнэх, шүүмжлэх, за түүнээс гадна өөрийнхөө сэтгэлийг уудалж илчлэхгүй байх. За түүнээс гадна харилцаандаа ямар нэг зүйлийг логикоор хандж байгаамаа гэд эрх мэдэл хүчний юм тэнцвэргүй байдлыг үүсгэхээ сэргийлээрэй гэж зөвлөж байна. Загасны орд, загасны мандалд нар сар. За загасныхны хувьд гэх юм бол энэхүү хэрэгтэлтэн таны 7 дугаар гэр дээр буюу хосын харилцаа, гэрлэлт, гэрээ контракт болон таны одоо ил дайснууд, бизнесийн хамтрагч зэрэг бүгдээрийн нийлэгдэх гэр дээр болж байна. Ингэснээрээ та хин нэгэнтэй ганцаарчлж харилцах одоо харилцаа зүй тогтол дээр ямар нэг зүйлийг анзаарч ухамсарлана гэсэн үг байна. За сүүлийн хэдэн сарын хугацаанд магадгүй таны одоо хостой харилцах харилцаанд ямар нэг байдлаар тогтворгүй байдал байсан бол та хит их өөрийгөө зарцуулаад, зориулаад хит их сэтгэл гаргаад байсан бол үгүй бол та хит их өндөр хүлээлт тавиад байсан бол за үгүй бол хосыгоо магадгүй потенциалыг нь одоо байгаа бодит байдлаас нь илүү давуу үнэлээдсэн бол тэднийг анзаарна гэсэн үг байх нэ. Энэхүү хэртэлтэй удирдагч бод гараг маань өөрөө загасны буюу таны ордон дээр байрлаж байгаа учраас энэ бүхэн илүү хувийн шин чанартай болж эхэлж байна гэсэн үг. Ингэснээрээ та өөрийнхөө хэрэгцээг хэрхэн одоо илэрхийлж ярьж байгаа вэ гэдэг ерөнхийдөө бол маш чухал болж ирж байна. За тэгснээрээ та хэрвээ ямар нэгэн одоо харилцаанд байгаа бол тэр харилцаагаа илүү тодорхой болгохыг хүснэ. За таны энергийг шавхаж байгаа харилцаа хин нэгэнтэй одоо байх харилцаагаа дуусгар болгохоор шийдэж магадгүй. За түүнээс гадна одоо гэрлэлтийн үүднээс гэх юм бол ажил үүрэг хариуцлагыг дахин хуваарлах, тэр талаар тохиролцох. За бизнесийн хамтрагчтайгаа болохоор гэрээ хэлцээр дээрээ дахин харилцан зөвшөлтсөлд хүрэх. За тэгээ түүнээс гадна ямар нэг одоо зүйлийг ярихгүй хойшин тавиад байсан бол тэрийг ярихаас өөр аргагүй нөхцөл байдал үүсэх нэ. За Uranus гараг нь үхрийн ордон дээр таны харилцаа холбоог илэрхийлдэг гэр дээр байрлаж байгаа учраас гинтийн харилцан яриагаас үүдэлтэйгээр ухаарлууд зарим зүйлс тодорхой болохыг үүсэхгүй маа. За энэхүү энергийг та өөртөө хэрхэн эргээр ашиглах вэ гэх юм бол хүмүүстэй харилцахдаа эрүүл байдлаар хил хязгаар тавьж суурах. За түүнээс гадна маш тодорхой байдлаар зөвшөлтсөлд хүрэх. За харилцаа, хосын харилцаа, өөр хин нэгнтэй харилцах ямар ч харилцаан дээр байсан гэсэн хийлсэндээ хүрэх, амлалтандаа хүрэх буюу хоёр талаасаа уулзах. За түүнээс гадна төсөөлөл мөрөөдөл дээрээ суурилсан биш, бодит байдал дээр суурилсан одоо хосын харилцааг эрхэмлэхийг зөвлөж байна. За хин нэгэнд хит их шүүмжлэлтэй хандах, сэтгэл зүйн хувьд өөрийгөө хаах, ярихгүй байх. За өөрийнхөө хамтрагчийн одоо сул талуудыг хит их шүүмжлэх. За тэгээд шаардлагатай зүйлсийг нь хэлэхгүй байхаас зайлсхийхээс сэргийлээрэй гэж зөвлөж байна.